сонсоорой. Дараагийнхаа үлгэрийг сонсоорой. Эртний цагт ганц би хаан байжээ. Андрей гэвч мэрэгэн харваач тэмсэнжээ. Нэг өдөр Андрей харваач ангөрөөнд яваад өдөржингөө ой шугаагаар гиссэн боловч ан аав оолцоомог дайралцсангүй. Тэгээд үчийн гэрд их л урамгүй буцаж явтал нэг өөрцгөн шувуу модон дээр байж байгаа нь харагдана гин. Хоосон буцснаас энэ шувууг аваад явъя гэж бодоод харавтал шаргатан газар унж гин. Андрей өөрцгөн шувууны хүзүүг нугалж өргөвчөндөө гэхээр газраас автал шувуу хүний хэлээр алтан амийг минь өршөөгөөж ам хүзөөг минь бүүмөш гэж амьдар минь наваж цогон дээр суулга. Тэгээд зүрмэглэж эхэлмэгц баруун гараараа зөгөөд аваарай. Тэр цагт танд ад жаргал ирнэ гэх юм гин. Хүний хэлээр ярьдаг сонир шоу анхудаага үзсэн Андрей хормын зур гайхшран зогсноо. Шууны хүснээр бүгдийг ихээр шийдэж өөрцгөн шуу гэрд аваач цогон дээрээ суулгаад эзээл үргэлэх бол гэд харуултан зогсжээ. Өөрцгөн нууцсан ч үгүй. Талавчин дагавараа толгоогоо шаргуулан зүрмэглэж эхлэв гэн. Андрей хэлсэнгээс орон баруун гараараа зөгөөд автал шувуу. Илгээрээ харуулдан газар тунангуудаа үг хэргэлэшгүй үзэсгэлэнго. Үлгэрийн тагн мэд Мария гүнж болон хүрэгэн. Тэгээд авчирч намайг чад хэмжин хасран халамжилж чадах бидтэй. Энэ ганц насны чинь илбэрэлт анчин болъё гэж өгүүлжээ. Тэгээд мэргэн гаргаж Андрей Мария гүнжтэй ханилан сууж ямар сайхан амьдрах болжээ. Гэхдээ Андрей өөрийн гэгээнээр босож өдөржин гой мотор явж элдвэн авлаж эзэн хаанаа баярлуулдаг. Эрдний уламжлалт албаа өчүүхэн дээж мартаагүй гин. Мария нэг удаа нөхөртөө Андрей минь амьдрал ядруухан байна. Чи хүнээс 100 рубль зээлдэж болоод өнгөнгийн доргон утас авчирч өгөөч. Хоёулаа ахуй амьдралаа дээшлүүлье гэж гин. Андрей олон хүнээс ганц нэгээр зээлсээр 100 төгрөгөн үргэн өнгөнгийн доргон утас худалдаа аваад Мария гүнжид авчирч өгчээ. Мария гүнж утсыг нь аваад оройноос өглөө сэргэлэн гэдэг цаавдад юунд чамар гэжээ. Андрей унцны дараа Мария гүнж авчирсан утсаар нь шүнжэнгөө хевснийхэн суужээ. Улс гүрний бүгэл бүтнээр нь хот тосгон уул шугуй ус мөрөнтэй нь багтаа хөөгдөн гэрдэн жигүүртэн шуу ниссэн. Хөглөгөр ханан цан ангөрөө сүлжилсэн. Хөлгүй талаад нь загас цараагаа сөргөлсөн. Нар сар ээлжлэн гийсэн. Навч цэцгнийг ирээлэн алуулсан. Урд өмнө үзэгдэж харагдаагүй сайхан хевснэ гэж гинэ. Өглөө Мария гүнж хевсээ нөхөртөө өгөөд энэ хевсийг зах зээлийн газар аваачаад зарж чадар өөрөө чи битгий хүн хэлээрээ хүн ямар л өнөг нь түүгээр нь зарж чадар гэжээ. Андрей хевсээ гар дээрээ тохон захаар явж байтал нэг худалдаач ирж гин. Ирхэн минь хевс ямар үнэтэй вэ гэж гин. Андрей чи 8 гэдэг хүн өөрөө үнэ хэлээд өгөөд аваа гэж гин. Гэтэл тэр худалдаач Андрей хевс шиг хевс урд нь үзээгүй болохоор үнэлж чадахгүй. Тиймээ л хевсний сайхны багтан зогсоход хүмүүс тал талаас гүйлд ирсээр төдөлгүй олон хүн шавааралтан цуглаж хевсний гой сайхныг магтнаа. Гэхдээ хэн ч таарч төгөр хүн хэлж чадсангүй гин. Тэр үед тэдний хажуугаар өнгөрч явсан хааныг зөвлөх олон хүн цугласныг хараад сүүх тэрнээс бун хүмүүсийн дундаар хүчлэн зүтгэсээр голд нь орон
хэвсийг үнэлж чадахгүй байна гэв. Хааны зөвлөх Андрийн гэр бусын гоёмсоо сайхан хэвсийг хараад чи ийм хэвс хаанаас олоо гэхэд мэрэгэн харвааж манай эхнэр нэгсэн билээ гэв. Ямар үнэтэй юмтэй гэж асуухад Андрей би үн хэлж мэдэхгүй байна. Тэгээд чихнэр маань хүний хэлсэн үнээр өгөөрэй гэж загсан юм аа гэв. Тэгвэл би 10,000-аар авъя гэд хааны зөвлөх хэвсийг нь авч хаанда үзүүлгээр явхад Андрейч мөнгө аван гэрийн зүг буцжээ. Хааны зөвлөх хаандаа хэвсээ авчирч үзүүлбэл улс гүрэн нь уус газар тэнгэртэйгээ гоёмсог сайхнаар багцныг хараад хаан дуугалтаж чи яадаг гэсэн өөрөө мэд. Харин би хэвсийг би буцааж өгөхгүй гэд 20,000 рубль гаргаж гарт нь албан хүчээр хатгуулжээ. Хааны зөвлөх 20,000 рубль авдаа. За яг би үнэс гоё ихлгээд авандаа гэж бодож гин. Тэгээд сүүгдэрхий хөлөглөн тавьсаар мэрэгэн аруучийн гэрийг хайж олоод хаалгын төгсжээ. Хааны зөвлөх хаалга тайлж өгсөн Мария гүнжийг хармагцаа зорж ирсэн гэргээ мардан зогсон газраасаа хөдөлж чадахгүй хөшөн үсгэслэн говгийн ширтэн гөлрөн зогсжээ. Мария гүнж түүнийг юу хэлэх гэсэн юм бол хэмээн хүлээж чадаад талгаажээ. Тэр цагаас эхлэн хааны зөвлөх хараачийн нэрийг бодож хоолнууднаас гарч хорчийн дууршиж царай алдчихжээ. Хаан зөвлөхийн хон байдгийг ажиж мэдээд чи яагаад ийм уруу царайлах болов гэж асуухтан зөвлөх нь мэрэгэн хараач Андрийн эхнэрийн үтснээс хойш тэрхүү мөргөлж бодогдоод байдаг болчихлоо. Хоолунд жорхоо боллоо гэж гин. Хаан зөвлөхөөс ийм үгийг сонсоод тэр эхнэрийг өөр авчиж үзмээр санагджээ. Тэгээд хаан ингийн хувц сүмсөөд хараачийн гэрээг олж хаалгыг нь тогшиж гин. Хаан хаалга нээж өгсөн Мария гүнжийг хармагцаа зорж ирсэн гэргээ мардан босгон дээгүүр нэг хөлөө тавиад орж чадахгүй, буцаж чадахгүй хөшөж үтгслэн гүнжийн ширтэн гөлрөн зогсов гин. Мария гүнж юу хэлийг нь хүлээж чадаад өөдөө арга буюу хаажээ. Тэр мөчөөс хойшгаа би юунд ингэж ганцаарахгүй нэг л амьдрын гэж вэ? Энэ сайхан хүүхэнтэй гэрлэгсэн хааны хатан байваас зохих юм гэж шимширэн боддог болжээ. Тэгээд хаан гаргуучаас эхнэрийг нь салгаж амьтын хацал товчруулыг гэсэн нэг хар санаа санжээ. Ингээд зөвлөгөөд би гаруучийг нэртэй сумаар байна. Тэгэхээр чи Андрийг үгүйхийг арга сөгчд. Юрэ чамаа тийм арга голох юм бол бүхэл бүтэн готоосгон хөрөн мөнгөөр урамшуулан чамааг шагнана. Чадахгүй бол толгогч аавна гэжээ. Энэ зэрлэгийг яаж биелүүлэх вэ гэж хааны зөвлөх их л бодон шаналжээ. Гэхдээ хараачийг үгүйхийг арга олцсонгүй. Ингээд гашуугаа нэмгэлж ундагтаар сууж дотроо голохоор ундагны газар оржээ. Гэтэл тэнд сууж байсан норгоо нэхэн хүн дэрэгдэнээр хааны зөвлөх та уйдарлан гүнэлж уруу царайлах учир юу вэ гэж асуув. Олон тав юм ярилгүй эндээс зайл гэж хааны зөвлөх ноор хоёрыг хөөхөд цагныхаа хооронд ундагтаар авч өг. Тэгвэл би хэрэгэж бүтээж өгье гэж гин. Тэгэхээр хааны зөвлөгт тэр нооргоод аягтаар сөгөөд өөрийгөө золонгээ ярьжээ. Андрей гаруучийг алгатун амархан өөрөө эргүүдээ нэг ингийн хүн харин эхнэр нь л арга зэлэгдээтэй. Гэхдээ бид эхнэрэнч тагааргүй албаноё. Чи хаантаа очиод Андрей гаруучийг нас эзэлсэн хаан эцгийнхээ амар мэндийг мэдээд эргэж явуулаа. Андрей яваад эргэж ирэхгүй гэж гин. Хааны зөвлөх нооргоо эрд таларгаад ордон руу гүйнгэж цаагаа минь хараачаас сагцах нэг арга байна гэж гээд хааш нь юунд явуулах гаргаа зааж өгөөг нь хаан баярлав. Андрей гаруучийг дуудвал за Андрей минь ан авын ажлыг үнчээр зэгүүд
очоод хаан эцэг минь ямар шугам амьдарч буйг мэдээд ир гэж гин. Мэдэж ирэхгүй юм бол миний эсэлэм гэс чиний толгой бүндгэс гэв. Андре гэртэ буцаж ирээд фондон дээрээ толгой гудайлган суугаад мэрэ гүнд юундаа гуниглавэ гай зовлон тохиолдов. Тэгэхэд Андре хаан эцэг ямар албаноос нэг ярив. Мария гүнж үүнд юудан шаналх вэ? Энж багалба чихэн хэцүү алба цаашаа тохиолдно. Одоо ч юундаа оройноос өглөө сэрлэн гэдэг гэж гин. Андре өглөө сэргэд Мария гүнж хөөдий дөрөн хатсан талганыг алтан бүүж өгөөд одоо хаанд очин зөвлөгдөө та надтай хамт явуулаач. Ганцаараа бол тэр газар очиод ирдэ хийж идэггүй гэж гин. Тэгээ зам гармагцаа бүгж өмнөө шидэ. Очоо газрыг чинь заагаад өгнө гэлээ. Андре хөөдий талах алтан бүүжийг аваад гингэртэйгээ салах ёсыгээд хааны ордон руу явжээ. Хаан зөвлөгдөө Андретэй цогдив ачинд очиод иргэж зарлилгаас өөр аргагүй болов. За тэгээд хоёул замд гарчээ. Андре бүгж өмнөө шидэхэд бүгж нь бөмбөр өнгөрөн. Андре бүгжөө даган өргөн тал өвс нүг ус голыг гадлан дуулаа явахад араас нь зөвлөх дагана. Ятар туцгаараа талханасаа ичгээд л цаашаа явна. Ийхүү явсаар өдгөн шиг байд орж гүнзгий жалгааны ёроолд бууж иртэл гинэс бүгжин зогсжээ. Андре хааны зөвлөх хоёул суугаад талхагдж байсан чинь хоёр чөтгөр нэг хөвшин хааныг баахан модоо болж ятсан тэрэг нүлж гисэн. Хоёр талаас нь боргоотон хөөж явагддаг гин. Энд чи манай хааны эцэг биш байгаа гэж Андре хэлэхэд чиний эцэг танаа хааны эцэг түлээ зөөж явна гэв. Андре чөтгөрүүдэд хэрэгэм чөтгөрөөдэй. Хааны эцгээ хэдэн гором жилөлөдгөөж би ганц хоёр юм асууя гэж хэлэх чөтгөрөөд хүлээх завлага энэ дэргэнд чинь өөрөөсөө оролттой биш дээ гэж гэв. Тэгээд Андре оронд энэ шинэ үнийг ав гэлээ. Тэгтэл чөтгөрөөд хөгшин хааныг дэргнээс нь соллоод оронд нь хааны зөвлөхийг хөллөөд хоёр талаас нь бороогоотон гуйдан хөөжөд. Андре харваач хөгшин хаанаас энэ дэвд яаж юугаа амьдарч байгааг нь асуухад moo энэ дэвд том муу амьдарч байна. Хөөд минь мэхий мэдлээд хүн бидгийг гомдож яваарай гэж намайг захиж байна гэдгийг сайн хэлээрэй гэв. Эсвэл энэ дэвдэл начиг зовно гэжээ. Хөгшин хаан дөнгөж ингэж хэлээд байдал чөтгөрөөд хоосон зэрэгтэйгээ буцаад ирэв. Андре хөгшин хаантай салах явсыгээд чөтгөрөөдөө саны зөвлөгийг аван буцах замдаа оржээ. Тэгээд улс орондоо буцаж ирээд хааны ордонд оров. Хаан харваачийг хармагцаа уурлан чи буцаж ирдэг яасан зөрөөдөг юм бэ гэхэд Андре би диваачнд очиод ирлээ. Хүн бидгийг гомдож байгаарай гэж танд тун сайн цагаарай гэж эцэг чинь хэлсэндээ тэр дэвд таны эцэг их л муу амьдарч байна гэжээ. Тэр дэвд очиж миний эцэгтэй уулзнаа чи юугаар нотлох юм бэ гэдэл таны зөвлөгийн нурган дээр чөтгөрөөд бороодсон ор мөр одоо болтол хэвээрээ байгаа шүү гэж гин. Ингээд хаан итгэхээс зөр аргагүй болж Андре гэрлүүний олжээ. Харин зөвлөгөөтэй гаруучийг танилцах арга бодохгүй бол миний сэлмгээс чиний толгой бүндгэс гэж зарлигджээ. Хааны зөвлөх бүр шалантайгаа гудалган явсаар нэгэн дарсны газар орон дарс авчир гэж ашгарчээ. Гэтэл нойргоо нэгэн гэргүүн ирж хааны зөвлөх юундаа гонигтай байна вэ гэж гин. Надад нэг аяг дарс аягалж би аргагүйгаа сэдээд өгье гэж гин. Хааны зөвлөх дүнд аяг дарс өгөөд юу болсныг зэмийг ярьж гин. За сонсч бай. Миний хэлэх энэ зүйлийг хүн гэж гүйдэг нь бүйл бодож олгодч ямаргүй юм. Чи хаанд очоод Андрейг 100 улын цаанда 6 улсын дэртэй байдаг нойр зүлэгч муурыг авчруулахаар явуул гэж хэлж гинэ. Ингээд хааны зөвлөх хаантаа гүн ирж Андрейг тонилгоо хууран гаргааснаа ярив. Энэ санал хаан тэгэл таашааг
юмсан гээд гараа тааж ядан хайсаар хөлөөн зөөж ядан гიშгэлсээр өнгөрөх газар нөхөрсөөр урагшаа яваад л байж гинэ. Ингэсээр өндөр багны дэргэд тулж иржээ. Багны оройд шогнойн сууж байсан нойр суулагч муур Андрийг хараад шүт тамаа ярьсан архирч байснаа. Гинэд үсрэн толгойд наалтан нэг малгайг наглав. Хоёр дахь малгайг нь ч саглав. Тэгээд гурав дахь малгайг наглахаар завдгад Андрей төмөр бахиараа авч газар савж унгаад төмөр саваагаараа балбаж гинэ. Тэгсэн төмөр саваа нь хугарч гин. Тэг савааны хамтыг үзүүлж тэг саваач бас хугарч гин. Тэгэхээр дугуулган саваа гаргаад нүтж гинэ. Дугуулган саваа нахилцгаас тасран хугарсангүй гин. Андрей балбаад байсан чинь нойр суулагч муурлам хувраг чөтгөр шулам огөөд өгнөдийн тухай янз бүрийн сонин хачин үлгэр ярьж өглөг гин. Андрей үгийг сонсолгүй балбаад л байж гин. Нойр суулагч муур эцэст нь ярьж чадгаан байгаад хараачаас өршөөлгүйжээ. Сайн санаад хүн минь намайг занчин балбаа болооч. Юу хүснээ чинь би хийж өгнө гэв. Надтай цуг явах гэж асуухад хаашаа л гин тийшэл явнаа гэж гин. Ингээд Андрей буцах замд оржээ. Улс орондоо ирээд муураа дагуулсаар хааны ордны тожив. Таны зарилгийг биелүүлж нойр суулагч муур авчирлаа гэхэд хаан гэхэд гайхан. За тэгвэл нойр суулагч муур эд шидэ үзүүл гэлээ. Нойр суулагч муур умцаас аруулзуулан хаан руу давшилж хааны дарган цагаан хийгдгийг нь ярьж амьд улаан сүргийг нь суг татхыг завдаг гин. Хаан айж сандарч Андрей энэ муураа дүргэн зайлуул гэлээ. Андрей муураа төмөр дорн дийж дүүжээд өөрөө Мария гүнжтэй очихоор гэрийн зүг явж гинэ. Тэгээд мэргэн 10 жуганд Мария гүнжтэйгээ амар сайхан амьдарч байтал хаан эзний хорсол санал туйлдаа хүрч нэг удаа зөвлөхөө дуудаан Андрей гаруучийг алж устгах өөр арга зам заавал бол эсвээс миний сэлэм гэрсэж чиний толгой бүндгс гэж гин. Хааны зөвлөх сурсан зангаараа дарсны газар шууд явж очвол нөгөө нооргоо уцтай эрдэнд сууж байна гин. Түүнд гоочны адил учир зовлонгоо доочин арга тус зааж үгүй гойж гин. Нооргоор аяг дарсыг нь залгичаад аруугаар сахлаарчаад хаан тоож Андрей гаруучийг эс мэдэх зүгт орчоод үл мэдэх юмыг олж ир гэж явуулаа гэж гин. Энэ албаг Андрей энэ насандаа билүүлэхгүй эсэмэнд ирж иргүй гэж гин. Хааны зөвлөх ордондоо гүн ирж хаантаа арга ухаан олсноо хэлбэл хаан тэр доргоноо Андрейг дуудалж за Андрей хаана албыг чи 2 удаа үнчээр гүйцэтгүүлсэн. Одоо нэг алба байна. Чи эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг олж ирээ. Энэ албыг гүйцэтгвэл хааны шагнал хүрнэ. Үл бөгөөд эсвээс миний сэлэм гэлс чиний толгой бүндгс гэж хэлж гэм. Андрей тэр дээрээ дуйлгаад Мария гүнж хонгор минь юундаа шаналаа вэ? Гай зовлон тохиолдох гэж асуухад Андрей л үзэсгэлэн готөрч үйчи уйлаагийн нийлж байна би. Хаан гэж намайг эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг авчир гэлээ. Энэ ч стал байна. За яг чи одоо унтаа оройноос өглөө сэргэлэн гэдэгтэй гэж Мария гүнж хэлж гин. Мария гүнж шүн болмогц шидэт намаа дэлгэн удтал уншсан боловч хааны албыг хэрэн гүйцэлдүүлэх тухайд юу ч олцсонгүй дурам уураа толгойгоо салавчлан бодлого ширэн сууж гин. Тэгээд товчон дээрээ гар зогсоод альчураа далтал дүрэл бүрэн шүү. Хан амьтад цугларан иржээ. Ангиц амьтад минь огторгой хөлөглөгчиг орнууд минь энэ тэндгүй хэрэн сүлжиж ялан халин нэстэг та нар минь эс мэдэх зүгт яаж зорчоод үл мэдэх юмыг яаж авчрах вэ гэж асуув.
альжураар арчаарай. Үний альжур бүх аваарай гэж гин. Тэгээд Андре Мария гүнжтэй салгиос гүйцэтгээд дөрвөн зөвд намжлаад алсын замдаа гарчээ. Бөөрөнгийн утас урд нь бөмбөрсөөр Андре араас нь дагаж алгасаар явгын. Ингээд явсаар хөвсөө утсан жижигэрсээр явсан зам нь урдасаар нэг мэдгнээ утсан жижигэн болсон байна гин. Тэгтэл гүн шиг бод тулж иржээ. Дунд дахиан хүлд байшин байна гин. Байшинхан архана ойроо ангаагаа алгаанад руу харуулаач гэв. Байшинхан ангаагаа алгаа Андре руу харуулгаад Андре дотор нь ороод харуул вандан дээр буурал имгэн суугаад утас ирж байв. Бүх баах Оросын өнөрлөгүй олон жил болсон юмсан. Одоо жийч нүгөр ороод ирдэг болжээ. Халуун цоохондоо хийгээд шарж идэг гин юм. Тэгэхээр Андре гараад гүшин имгэн та замын хүнийг идгүү гэж арьсяас болсон аян замын хүнийг эхлээд уусаас нь оруулж болгож борлуул гэвэ. Шулмас имгэн галун усныхаа байшин галлав. Андре гарваж усанд ороод эхнэрийнхээ өгсөн альжураар нүгэр гараа арчвал шулмас имгэн гараад энэ альжуур яагаад чамд гэдэг вүлээ? Үүний чи миний охин ойж чадгсан юм гэв. Таны охин миний эхнэр шүү дээ. Эхнэр минь надад энэ альжуурыг өгсөн доо гэхэд хүндэт хүргэн минь ээ. Би чамайг юугаар тайлах вэ? Гэт имгэн шулмас хоолгонд хамтад дарс ширээ дүүрэн өрөөг. Андреч нэргэлгээс зовлгүй идэж ууж суугаад шулмас имгэн Мария гүнж охинтой минь чи яаж гэрэлсэн? Яаж амьдарч байна гэд олон юм шалгав. Андреч цөмийг яриад хаан эс мэдэх зүгт зорчоод үл мэдэг юм авчир гисэн гээд хэлтэл татуу салбал сайн байв гэв. Хүргэн минь би чи юм сони юм сонсоогүй юм байна. Харин намайг 300 жил амьдарч байгаа хөгшин бэлгээлийн дуугаа мэдээд байгаа. За яа чи одоо та өрөөноос өглөө сэргэлэн гэдэг тайгалээ. Андре унтаар хөвтгээд шулмас имгэн хоёр шүр унаад нэгсэж намгийн дээр ирээд дуудаг гин. Мэлхий ваглий тайм дуу гэж гин. Мэлхий минь гэж гин. Намгаасаа гараад ирээжээ гэхэд Мэлхий имгэн намгаасаа гарч ирэхэд шулмас имгэн асууг гин. Үл мэдэх юм хаана байдгийг мэдэх үү гэхэд Мэлхий мэднэ гэж гин. Тусалж хайрлаад хаана байгааг нэлээд өгөөж үргэнд минь хүн тал боноож эс мэдэх зүг зорчоод үл мэдэх юмыг авчир гэж гинэ. Гэлээ. Цаагаад өгөхсөн таанч хөвшин болсон өвчтэй имгэн би тэр хүртэл үсэртэй хөрч чадахгүй гэж гин. Хүргэн чинь намайг бүлээн сүүн дотор суулгаад гал гол дээр хөргөж өгөө. Тэгвэл би хэлж өгнө гэж гин. Шулмас имгэн Мэлхий ваулээ мэнийг аваад гэртээ нисэн гэрж савнд сүүсаага сүүн дотроо Мэлхийгээ суулгаад Андрэг өглөө сэрэн заа хүндэт түргэн босож уцслаа. Бүлээн сүтээ энэ савыг аваад яв. Дотор нь Мэлхий баг. Миний морийг унаад гал гол өөр тэнд очоод морио хаяа савнаасаа Мэлхийгээ гаргаарай. Мэлхий чамд хаашаа явахыг зааж өгнө гэж хэлж гин. Андре босож уцслаад шулмас имгний морийг унаж савтаа сүүгээ аван гал голыг зорион тавьгүйг нь хараад таймдан алган гадалж чаддаггүй жүгөөрдөн шуун нисэж тавж болдгоо гал голын дэргээ тавьгин ирвэ. Андре марнасаа боогод Мэлхий имгэн намайг савнаас минь гаргаж би гал гол дэвгүр гаргад туслая гэлээ. Андре савнаасаа Мэлхий мааглын имнийг гаргаан газар зогоод зав сайн ир миний нуруунд дээр морд гэж гин. Андре имээ минь та юу яринэ? Ийм жижигэн таныг би биц дараа бицтэй гэв. Гэтэл бүэ чи намайг биц дарж чадахгүй. Харин сайн бараа суу гэх юм гин. Тэгээд Андре түүн дээр суугаад Мэлхий
хөөсөөр бугал өвш шиг том болов гин. Сайн байраад сууж байгаа бидтэй гэв. Сайн би очихгүй гэж Андре хариулв. Мэлхий маавлаа дахин хөөж бөмбөсөөр нураа өвс шиг том болов гинэ. Сайн байраа сууж байна уу очихгүй бидтэй гэж асуув. Сайн би очихгүй гэж Андре эргэн хариулв. Мэлхий маавлаа дахин бие хэлжүүлээсээр өндөр уул шиг том болоод тав идэл үсрэн голын цаана гараад дахиад баг болов гинэ. За сайн гэрмэн энэ чимээр ороод яваа. Өмнө чинь замгагч биш, байшинч биш, амарчин биш нэг юм байгаа. Чи тийшээ ороод бишингийг нар зогс. Тэндээс үл мэдэх юмыг олон таа гэж зааж өг. Андре чимээр орон явбал өмнө тагцтовчаагүй таглахсан хохгүй намайг хөнгөлмөгдүүлж хэлсэн. Навтар муу байшин байна гэж. Гин Андре тэр байшинд ороод бишингийг нардан зогсов. Удалгүй ойгоор их чимээ гаран тогоон чинээ сагалтай хомсын чинээ биетээ орж ирээд тэнгэр татамжангаар хөөе наам хоол авдар гэлээ. Тэрэрийг ингэж ашгармагч торготой би бухын бүтэн чигэнсэн голууц хурцуудах тавьсан ширээ ханаас чимээ гараад ирэв. Тогоон чинээ сагал хумсын чинээ биетээ чигэнсэн бухын голууцнаас хурцууд гараа одлон хамтаа зармис дүрэн хамтран идэж цаашаа магдав гинэ. Ингээд голоос магаа идчихээд торготой би уужгаад хөөе наам хог үлдэгдэл цэвэрлэж шашгарлаа. Гинэт ясч үгүй торгож үгүй болж ширээ алга болвоо. Андре тогоон чинээ сахалт хумсын чинээ биетийн явыг хүлээж байгаад ямагцэн бишингийн санаас гарч ирэхэд зоригоо сангалж байгаад хөөе наам хоол аваад иргэлээ. Тэгтэл ханаас чимбэ бөөмөд амттан шинтэн арц дарс дүүрэн өрөөдөө ширээ бий болов гин. Андре ширээ нарц сууж наам надтай сууж хоол ид гэвэл үл үзэгдэх нэгэн дуугарч сайн санаад хүмүүн танд гэлаалаа. Ичнээн олон жил би энэ зүтгэж бай. Талхны түлхийн загас чамш үзээгүй билээ. Харин чи намайг ширээнд тайварлаа гэж хэлэх юм гин. Харагдах би байхгүй мөртлөө ууж идэх юм ширээнээс шүрдэгдэх мэт алга болж арц дарс аялагдсан ундаглагдан байхад Андре гайхаж барахгүй суваа. Хөөе наам чи гараад ирээч гэж Андрeg гуйгаад намайг хинч харж чадахгүй. Бигийн юу гэдгээ өөрөө ч үл мэдэх билээ гэж хариулв. Хөөе наам чи надад ач тус болооч гэж асуув. Бололгүй яах вэ? Чи сайн санаад хүн байна. За ингээд тэр хоёр хооллож унтаж дуусчээ. За юм авраа надад зүг юм шүү гэж Андре хэлээд байшингаас гарч яваад эргэж харахад хөөе наам чи байна уу гэв. Явж байна бүү би одрахгүй гэж гин. Тэгээд Андре гал голын дэргэд очтол мэлхий юм хүлээж байв. Сайр минь үл мэдэх юмыг олов гэлээ. Андре аллаа. За тэгвэл надад морд гэжээ. Андре дээр мордгод мэлхий юм хийлэн хөөсөр том болоод гол дээгүүр ганц үсрээд гарав. Мэлхий юм талархаад улс орноо зорин цааш явж байгаад эргэж харам. Хөөе наам чи явж байна уу гэхэд хариулна. Явж байна бүү. Би хоцоргүй гэх дуу гарав. Андре явж алс голын замд ядран цуцж гар нь унжиж хүлэн сэлбүш гинэ. Би ямар ядарваа гэвэл Наомын дуу гарan айл дөрөв надад хэлдэггүй яасан юм бэ? Би чамайг тэр дорн хүргээд өгөхгүй юу гэж гин. Тэгтэл ирж хүчит салхи гэргэлтэн хойлрон Андрeg орон авч нэгсэн хурлагата орон нуулд олгот аймод хотосгон жижигрэн жирэлцэн өнгөрн гин. Үлгүй тэнгисийн дээгүүр нисэж явах замдаа Андре хань жужурд. Хөөе наам амархан юмсан гэж гин. Сэлэг намдан Андре тэнгис дээр буухаар доошилж байв. Гэтэл гинэд харуул их тайлган шууган байсан тэр газар жижигхэн харал би болж харал дээр алтан дээвэр ордон иргэн тойрон сайхан цэцэрлэг би бол
үзснийхэн тэнгисийн дунд гарал түүний дээрх арал тээвэртэй ордныг тойрсон гайхамшиг цэцэрлэгийг хараад энэ ч юу гайхамшиг бэ? Бид хичнээн удаа өгөр хөвлөө хөх уснаас өөр юм үзээгүйсэндээ алив ажиж үзцгээ гэцгээ гурван хөлөг онгоц зангуугаагаа юм зогсоход гурван худалдаачин хөнгөн завин суун орлын зүг сэлэн ирэг гинэ. Андре хараач тэднийг ухтан эрхэм зочид маань тавтай морлог тунгаж урлаа. Гурван худалдаачин нүд алдан гайхан орны дээвэр нь алдан нар шиг ялтан олон өнгийн шууд сэрлэг дотор дуулалтна. Онцгой сонин гачи амьтад зам жимээр гүйлдэн гинэ. Сайн сэтгэл түмэнд энэ гайхамшиг хэм босгосон бэ гэж асуухад Андре миний зарц наам нэг шөнийн дотор барьж босгосон гэв. Тэгээд Андре зочдоо ордондоо өрн залж зошлоо. Наам биднийг оллооч гэдэл амттан шимттэн хардстарсаар дүүрэн ширээ өмнө нүд ирэмхийн зур бий болов. Худалдаачид уулга галдан сайн сэтгэл түмэн чи бидэнд зарц наам маагөөж оронд нь юу дуртагаа аваач гэцгэлээ. Гэтэл Андре солиход болж байна. Харин та нарт дуртах юу байгаа юм бэ гэж асууж гин. Нэг худалдаач өврөөсөө бороогоо гаргаж ирээд энэ бороогоод аль бороогоо минь энэ хүн тамтааныг үзүүлэдгээ шиг гэж хэлгээд л бороо өөрөө балбан нүдэж ямар ч хүнийг болгоод өгнөө хашраагаад өгнө гэж гин. Хоёр дахь худалдаач хормон дотроос нэг сүх гаргаж ирээд эрийг нь доош харгалбал сүхөөрөө тас завчин яах хийхин зургүй нэг хөлөг онгоц хоёр хөлөг онгоц игээд тавьчихгүй хөлөг онгоцнууд тэнгист хөвж их буугаар буудан ирлэх болсон зэргөө зарлигд тушаал хүлээн зогсноо. Худалдаачийн сүхнийг хэрэг дээш харуулбал хөлөг онгоцнууд байгаагүй юм шиг л алга болов гин. Гурав дахь худалдаач халааснасаа зоор гүчм гаргаж ирээд үлээдэл морьтой явгаалн зэрэг их бууд сэр зэвсэгтэйгээ бий болов гин. Их зэрэг жагсан жигтрэн алгахад хөгжим магнаж дуг залаа намар морьтой жанчнууд дүүгэлцэн зэрэг тушаал хүлээн гин. Худалдаачаан цаарынхаа нөгөө үзрээс үлээвэл их зэрэг гинэд алга болов гинэ. Андре гаргаж за та нарын гинчэд дуртадах сайн л юм байна. Гэхдээ минийх илүү үнцэнтэй дэлтэй гэдэл ерөө миний зарч намайг авъя гэвэл энэ гурван инүүш байж л автаа гэв. Ганцын оронд гурав гэдэг арайг биш үү гэвэ. Гэтэл Андре заад үсэлгүй гэж гин. Худалдаачид бодож бороогоо сүг цоор гураар бид яах юм бэ? Наам зарцтай болбол санаас авах юмгөө өдөр шөнөгөө олондар задгалан өглөө үзэшгүй арстасаар задгалан суух болно гэж шийджээ. Худалдаачид Андре гаргажид бороогоо сүг цоор гураа өгөөд хөөе наам бид чамайг авлаа шүү. Чи бидний үнэнч зарц болж чадах гэж хашаараа асуухад үл үзэгдэх дөө. Чадлагүй аав те хаан амтрахгүй юм чинь надаа ялгаа юу байх вэ гэв. Худалдаачид хөлөг онгоц руугаа иргэн очоод найрлан суув. Хөв наам тэрийг аваад ир хөв наам энийг аваад ир гэж хашгиран идэж ууж согтоод суусан газараасаа босож чадлаггүй өнгөрөө унцгаа. Андре гаргаж ордондоо хөргийн миний зарц наамууд хаана байгаа бол доо гэж гонхрын судал гинэ тажигонд биэнд байна. Юу хэрэгтэй вэ гэж асууж гин. Андре баярлаа. Хөөе наа одоо хоёлаа төрлөгнүүд рүүгээ буцасаг болсон биш үү? Залуу хөнөр минь хүлээс байгаа. Намайг гэрс минь хүргээд өгөөч гэв. Ой салхи хойлрон нэгдэж Андрэг шүүрэн авч төрлөгнүүдгийнхэн зүйтэй хөв. Нөгөө худалдаач сэрмэцээ шараа тайлах гээд хөв наам хоолнд авчир хурдл гэж шашарав. Ичнээ шарсан ичнээ дудлаач юу ч үгүй байдаг гин. Өндийн босож харвас өнөх харалж байдаггүй. Гүх ус хөөгсрэн шүүхаас өрөм харагдсангүй гин. Худалдаач мууцнаад хүн биднийг ууржээ гэж гаслан галаглаад яах ч аргагүй болсон тул
Яагаас ч юм бэ? Нэг борго үрдгнээс ингэж газар мөргөөд Мария гүнж болон хувираг гэн Андре ихнэрээ дэврэн авч хоёул баярлан уулзав. Чамааг явснаас хойш би борго үрдгэн болон шугуу дээгүүрнээс амьдарч байна. Намайг авах гэж 3 удаа илжилгээгээ намайг олоогүй дэ уурлан нийлэгнэж орон гэрийг маань шатаасан гэж Мария гүнжилв. Тэгэхэд Андре хөөнаам хөхрөхтөн сэгэрэг дээрх хүн амьтангүй энэ газар ордон цамгааг босгож болох уу гэхэд наам. Болохгүй яах вэ одоохон гэд нүдэр мэхэн зур хааны ордноос гоёмсог сайхан